За сайн бацхан хүмүүстээ Монгол Космо технологийн коллежийн газар зүйн багш Шотон Сүрэн байна. Өнөөдрийн бидний үзэх хичээлийн сэдэв бол агаарын бохирдол гэсэн сэдэв байгаа. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол агаарын бохирдол гэсэн сэдэв байна. За өнөөдрийн хичээлийн гол зорилго нь агаарын бохирдол гэж юу гэлтэй? За түүнийг агаарын бохирдлын тухай бол мэдлэг эзэмших бол гол зорилго байна. За зорилтын хувьд аваад үзэх юм бол нэгдүгээр нь бол агаарын бохирдол гэж юу гэлтэй? Агаарын найрлага гэж юу гэлтэй? За тэгээд агаарын бохирдол хаана үүсдэг? За мөн агаарын бохирдол үүсгэж нөлөөлдөг хүчин зүйл нь юу юм? За агаарын бохирдлыг хэрхэн ангилдаг болох? За мөн агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх талаар бол үзэх юм аа. За агаар гэж юу хэлэх вэ? Дэлхийн хийн мандлыг бүрдүүлж байгаа байгалийн хийн холцыг агаар гэнэ. За хийн холц гэдэг бол мэдээж нөгөө нийт агарын 71% эзэлж байгаа 70% эзэлж байгаа азот хүчтэй өрчөөс бол бүрднэ гэсэн. За нийт агарын 97 орчим хувь нь дэлхийн гадар орчмын 30 км өндөрт орших бөгөөд үндсэндээ энэ нөгөө тропосферын давхар, стратосферын давхарт бол нийт агарын 97% нь оршиж байгаа юм. За яг 30 км өндөрт орших бөгөөд 50 орчим хувь нь бол 5 км өндөрт буюу яг тропосферыг доод хил орчимд байна гэсэн. За ингээд 70% нь бол нийт агарын бол 70% нь 10 км өндөрт оршиж байгаа байна. За агарын найрлагыг бол үндсэнд нь байнгын бүрэлдэхүүн, за дараа нь бол өөрчлөгдөж яадаг бүрэлдэхүүн гэж бол хоёр ангилж яадаг байна. За байнгын бүрэлдэхүүнд бол азот, хүчилтөрөгч, аргон, неон, бусад гэсэн элемент байна. За нөгөө нийт агаар мандлын 78% эзэлж байгаа азот, за 20% буюу 20.95% эзэлж байгаа хүчилтөрөгч бол байнгын бүрэлдэхүүнд бол байдаг байна. За харин өөрчлөгдөж байгаа бүрэлдэхүүнд бол усны уур, нүүрс зуршлын хий, озон гэсэн зүйлүүд байна. Мэдээж усны уур бол мэдээж нөгөө агаар мандалдах чигшлийн үзүүлэлтээс шалтгаалаад энэ хэмжээ бол тодорхой хэмжээнд бол байнга өөрчлөгдөж байгаа. За мөн нүүрс зуршлын хий бол нөгөө бусад үйлдвэрлэлд үйлчлэгээ бусад газруудаас явж байгаа зүйлээс шалтгаалаад энэ хэмжээ бол бас тодорхой хэмжээгээр байнга өөрчлөгдөж байгаа. За тэгвэл агаарын бохирдол гэж юу хэлэх вэ? Бид нэр агарыг бол тодорхой хэмжээнд бохирдуулж яадаг тийм ээ. За агаарын хий ба аюулгүй амьд организм цэрэг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрийг агаарын бохирдол гэж нэрлэдэг байна. За агаарын бохирдол тэгвэл энэ амьд организм цэрэг нөлөө үзүүлэхээ гэж ярьсан байна тийм ээ. За энэ цэрэг нөлөө нь өөрөө тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байгаа. Бидний биеэс болж байгаа метаболизмын үр дүнд гарч байгаа хийнүүд тийм гих хэрэг унгах гэх мэт зүйлүүд бол энэ тодорхой хэмжээнд амьд организм цэрэг нөлөө үзүүлж яадаг байна. За агаарын бохирдол нь хэдийгээр нэг газар усад өргөн хэмжээний газар нутгийг хамаардаг. За өмнө нь бид нэр хичээлдээ бас тодорхой хэмжээнд ярьжсэн тийм хүний биеэс гарч байгаа хий бол тухайн орчмыг болоод тэр бүсгүүдийг бүхэлд нь бохирдуулж яана гэж бол үздэг байна. За биосферийн хамгийн хөдөлгөөнтэй хэсэг нь агаар учраас агаарын бохирдолд хих хязгаараас үл хамааран салхиар зөөгдөн асар их нутаг дэвсгэрийг хамаардаг глобал шинжтэй чанартай юм а гэж. За энэ дээр хих хязгаараас үл хамааран гэдээ орсон байна тийм ээ. Хих хязгаар бол тодорхой хэмжээнд л яаж идэх вэ? Хатуу зүйл байхгүй учраас энд бол ерөөсөө нэг газраас нөгөө газар руу бол яваад байдаг байна гэсэн. За салхиар зөөгдөн гэдэг нь салхи бол өөрөө агаарын хөндлөн чиглэлийн хөдөлгөөн бид нэр өмнөх хичээлдээр үзсэн. За энэ хөдөлгөөний үр дүнд бол асар их газар нутаг дэвсгэрийг бол хамаардаг глобал шинжтэй гэж. Яг л глобал гэдэг бол өөрөө нөгөө нийтдээ даяар систем хэлбэрээ гэж бол бас үзэж болохоор зүйл юм аа гэсэн. За агаарын бохирдлыг бол байгалийн хүчин зүйл хүний үйл ажиллагаа гэсэн хоёр хэсгээс бол хамааруулж байна. Агаарын бохирдлыг бол үүсэж байгаа хүчин зүйлүүд бол байгалийн хүчин зүйл хүний үйл ажиллагаа гэсэн хоёр хэсэг бол хамааруулдаг байна. За байгалийн хүчин зүйл бидний нөгөө өмнө үзэжсэн галтуулын дэлбэрэл, за ойн төмөр, салхиар бий болох хөрсний яриад. Хөрсний яриад гэдэг бол нөгөө салхиар дамжаад шороо тоос бусад зүйлүүд бол явах үйл ажиллагаа. За органик ялцрал задрал. За энэ органик ялцрал задрал нөгөө малын сэгзэм тийм ээ бусад тэр хүчин зүйлүүд одоо жишээлбэл ургамлын үндсийн ялзарч гэдэг юм те тэр зүйлүүд бол бүхэлдээ энд бол хамаарч байгаа юм. За хүний үйл ажиллагаа тийм хамгийн энгийн хэлбэр нь үйлдвэр болон автомашин явтаа. Энэ үйлдвэржилт
Ер нь агаарын бохирдол хизээ үүссэн бэ гэдэг нь бол бүр нэлээд эртний асуудал. Бөгөөд дэлхийд дээр бол ажуул төрийн хувьсгал ихслээс бол энэ агаарын бохирдол бол бий болсон гэж үздэг. За энэ ажуул төрийн бохирдлоос ажуул төр бий болсноос хүний үйл ажиллагаа бол ажуул төр бол бий болсон. За энэ бол ажуул төр бий. За дараа нь бол автомашины утаа. Автомашинаас гарч байгаа утаа бол үндсэндээ агаарыг маш их хэмжээгээр бохирдуулж байгаа зүйл байна. За агаарыг бохирдуулагч бодисыг бол анхдагч болон хоёрдогч гэж сонирхдаг байна. Анхдагч бодис нь бол агаарт орсон даруйдаа агаарыг шууд бохирдуулдаг. Тухайн агаарт илэрлээ. За тэр дөрөө бол тухайн орчмыг ямар нэгэн байдлаар шууд бохирдуулж байгаа. Тэр бохирдлыг бол анхдагч бохирдол гэж үздэг байна. За харин хоёрдогч бохирдлыг нь химийн уралд орох замаар бохирдуулдаг. Тухайн зүйл агаас дэгдээд агаарт байгаа бусад нөгөө химийн бодисуудтай нэгдэлд орсны үүдэн бохирдуулж байгаа энэ бохирдлыг бол хоёрдогч бохирдол гэж үздэг байна. За агарын бохирдлоос үүсэх үр дагаврыг бол үр дагавар нь үндсэндээ хүчлэг түнс, температурын инверс үүсэх. За хүчлэг түнс гэж тэгвэл юу хэлж байгаа юм бэ? За агаараас ордог хүчлийн шингэн уусгал байдалтай тундас. Агаарт ордог хүчлийн шингэн уусгал байдалтайгаар ордог тундас байна. Үндсэндээ агаарын газрын гадаргаас ууршиж байгаа шингэн бодисууд тундас хэлбэрт бол шилжээд буцаад газрын гадар дээр буухдаа pH-ийн хэмжээ 2.5-аас 6.5 болж байна. 2.5-аас 6.5-ийн хэмжээтэй болоод ирэх юм бол энийг бол хүчлэг тундас гэж үздэг байна. За металлургийн болон химийн үйлдвэрийн хаягдаас гаралтай холоор тус төрөгч азотын хүчил, үхрийн давхар эсэл болон бусад хойц нэгдлээс бол энэ хүчлэг тундас бол бүрдсэн байдаг байна. Тийм учраас хүчлэг тундас нь өөрөө маш их хэмжээний хүний эрүүл мэндэд бол хор нөлөөтэй зүйл байна. За температурын инверс та нар өвлийн өндөрлөлт богдуул дээр ч юм уу өндөр газар гараад харах юм бол яг ингээд Улаанбаатар хотын хувьд аваад үзэх юм бол тооны таг хүмүүрсэн юм шиг харагддаг. Тэр нь өөрөө энэ температурын инверсийг бол хэлж байгаа гэсэн. За хотын автомашины болон үйлдвэрийн утаанаас азотын эслүүд, метан, холоорт нэгдлүүд бол зэрэгс бүрдсэн. Хүлэмжийн агаарын доод давхаргад ихснээс шалтгаалan бол энэ температурын инверс бол үүсдэг байна. Үндсэндээ энийг нэг талаас нь тайлбарлаад үзэх юм бол хотын дээд хот орчин, тухайн хот орчмын бүс нутгийн агаар мандлын доод хил дээр утаат бодисууд бий болох энэ үзэгдлийг хэлж байгаа гэсэн. За агаарын бохирдлоос сэргийлэхэд бол юу их вэ? Мэдээж орчны бохирдлоос сэргийлэхдээ хөрсний бохирдол, усны бохирдол, хог хаягдал. Хөрсний бохирдол бий болж байгаа гэдэг бол тухайн орчмын агаарт бол тодорхой хэмжээний хол бодисуудыг бол ялгаруулна гэсэн. За мөн усны бохирдол тийм ээ. Энэ усны бохирдол бол усны тодорхой хэмжээний химийн нэгдлүүд ороод усыг бохирдуулаад ирэхээр буцаад уснаас бол ууршилт явагдаад агаарыг бол бохирдуулна. За мөн хог хаягдал. За хүчтэй салхины үед бол гялгар удаад бол Улаанбаатар хийсэд явж байдаг. За энэ бохирдол. За мөн хэрэглээгээ дарамтлаг тогтмол хянаж үр ашиггүй хэрэглээгээ хязгаарлалтай байнга одоо ингээд машинтай явахгүй авч гэдэг юм те. Ямар ч хэрэггүйгээр одоо өөр бусад энэ хог хаягдал зүйлүүдийг усыг бохирдуулах, хөрсийг бохирдуулахгүй байх гэдэг гэсэн. За мөн дарамтлал сэргээх эрчим хүч буюу нас салхи усны эрчим хүч биомассыг төлөхгүй ашиглах. За энэ бид нар бол манай улсын хувьд далаа нөгөөд нүүрс төлжүүлэлт эрчим хүчээ гаргаж явж байгаа. За тэрний оронд бол Марс салхи усны эрчим хүчийг ашиглах нь бол энэ агаарын бохирдлоос сэргийлэх бас нэг зүйл болох нэ. За тэгээ мөн дараа нь бол химнэлттэй дэвшилт технологиг амьдрал ахуйтай өргөн нэвтрүүлэх. За энэ одоо нөгөө бусад төрлийн зүйлийг бол ашиглах тийм ээ. Тэдгээрийг бол хэлж байгаа байна. Дэвшилт техникийн дэвшилт технологи гэдгийг бол маш анхаарах хэрэгтэй гэсэн. За манай орны хувьд бол агаарын бохирдлын их өсөр бол халаалтын эрчим хүчний хэрэглээг бууруулж үр дүндээ хэрэглэх боломжийг бол бүрэн ашиглах байна. За үүнд бол сайн шаардлагатай өндөр илчлэгтэй баг чийгтэй дулааны боловсролтод хийсэн түлшийг ашиглах. Одоо бол манай улс бол 5 түлшийг бол шахам түлшийг ашиглаж байгаа. За энэ нь бол бас нэг талаасаа бол энэ агаарын бохирдлыг бууруулахад бол тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа гэж үзэж болох нэ. За мөн бүрэн автомат ажиллагаатай 100 дулааны их өсөрүүдийг ашиглах. Одоо тэр нөгөө нэг станцийнхаа ян дээр
бохирдлыг шүүгч шүүгчүүдийг бол маш сайн тавих хэрэгтэй гэсэн. За баялаг орон сууцныхаа дулааны алдагдлыг бол бууруулах тийм гал түлээд гítэр цонхон онгорхоо хаалганы завсартай байх бол энэ бол тодорхой хэмжээний бол дулаан алдагдлыг үүсэж байгаа учраас байнга давтан галлах шаардлага бол гарч байгаа нь бол үндсэндээ агаарын бохирдол бий болгоход бол тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Тийм учраас бол баялаг орон сууцны дулааны алдагдлыг бол бууруулах бол зайлшгүй шаардлагатай байна. За ингээд энэ агаарын бохирдолтой холбоотойгоор хийх гэрээ даалгаврыг за агаарын бохирдлоос сэргийлэхэд миний оролцоо сэдвүүд эсэ бич. Тэгээ чи ямар зүйлийг бол энэ агаарын бохирдлоос үүсгэхэд бол хийж чадах юм бэ? За тэгээ хөдөө очиход яагаад агаарын бохирдол багтаа байдаг учир шалтгааныг тайлбарлаарай гэсэн. За тэгээ энэ хичээлийн дүнд бол бид нар ер нь бол биднийг хэрэгжилж байгаа хэрэглэнээс шалтгаалаад тодорхой хэмжээнд агаарт бол бохирдол үүсэж байгаа байна. Тэгэхээр зэрэг өөрсдийнхөө хэрэглээг бол бас маш сайн хянаж явах хэрэгтэй гэсэн үг байна. За ингээд гэрээ даалгавраа заавал хийгээд буцаагаад багшийнхаа мэйл хаяг руу мэйлдээрээ бүгдээ. За анхаарал хандуулсан явдал баярлалаа.